Манай компани нь кофе шоп болон энэ чиглэлээр бизнес эрхлэх гэж байгаа. Та бүхэнд кофений машин, кофе ботлогч, бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэсэн блендер, ус цэвэршүүлэгч зэрэг тоног төхөөрөмжүүдийг Монголд хамгийн их хямд үнээр худалдаалж байна. Мөн арабика, дээд сортын 3 мөрийн холцтой кофений өр болон бусад дагалдах материалуудыг худалдаалж байна. Бид кофегоо нөөцөлж хадгалдаггүй. 7 хоног бүр шинэхэн үрийг хэрэглэгчдэд шууд нийлүүлдгээрээ давуу талтай юм. Бид урт хугацааны хамтын ажиллагааг танд санал болгож байна. Сайн мэцхан өрхм үзэгчтэй та бүхэнд өглөөний мэндийг хүргэе. За өглөө бүхэн хүндтэй зочдыг студийнхаа зочны хоомроос үзэгч тантай уулзуулдаг. Кофе цаавын нэвтрүүлэг ээлжид дугаараа хүрэхээр бид студид хүндэт зочтой урьсан байна. Өглөөний мэндийг хүргэе. За урилга хүлээж авсан та бүхэнд баярлалаа. Нэнтэргүнд. Тэгээд кофе цаавын нэвтрүүлэг бол одоо урьсгдсан зочдыгоо кофе юм уу цайгаар дайлаад ярилцдаг юм аа. Тэгээд та хэдийнхэн хүсэлтээр кофе цай бэлтчихлээ. Тэгээд хэдүүлээ өглөөний цайгаа хамтрахын унгаа үзэгчдэдээ бас мэдээлэл хүргэх гэсэн юм аа. Тэгээд одоо хэдхэн хоногийн дараа Төв аймгийн Алтан булаг байгуулагдсны түүхт одоо 90 жилийн ой тохиох гэж байна. Энэ түүхэн ойгоо тэмдэглэх одоо олон ажлууд энэ жилийн туршид өрнөлөө. За ямар ажлууд хийсэн талаараа за хүндэт зочдоо иргэдийгээ зон олныгоо яаж хэрхэн одоо хүндэтгэн хүлээж авах баярлуулах талаар өнөөдөр бас мэдээлэл хүргэх гэж байна. Тэгээд нэвтрүүлгээрээ одоо дамжуулаад бас урилга хүргэх гэж байгаагаа хэдүүлээ бас хэлхэн зүйтэй байхаа. Тэгээд эхлээд та хэдийгээ кофегоороо дайлъя да. За баярлалаа. Ингээ үзэгч та бүхэндээ зочдоо танилцуулъя. Төв аймгийн Алтан булаг сумын засаг дарга, Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Батсуур. За мөн Алтан булаг сумын Улаанбаатар хот дох нутгийн зөвлөлийн дарга Мөнх Эрдэнэ. За мөн дуучин соёлын тэргүүний ажилтан, Play Entertainment-ийн үүсгэн байгуулагч Амар Төвшин нарыг бид студидд ураад байна. Тэгээд урилгын маань хүлээж авсан та хэдтэй баярлалаа. За баярлалаа. Сайхан зогсож байна уу? Ажил төрлүүд нь тавлаг сайхан байна уу? Тавлаг сайхан байна. За тэгээд энэ жил нутаг оронд маань бас дэлгэр сайхан зам болохоор байна. Ойрын үед бас хорвороо хайрлсан. За тэгээд нутгийн зам улам маань бас буян заяа тушиж энэ түүхэн 90 жилийн бас өнгөтэй сайхан болохоор байна. Мэдээж одоо альва аймаг сумын түүхт ой болоход асар олон ажил өрнөдгөө. Тэгээ энэ ажлууд ч гэсэн Алтан булаг суманд одоо өрнөөд ер нь одоо бэлтгэл ажлаа хангаад авах шиг байна. Тэгээд эцсийн мөчөд иргэдийгээ за Монгол орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч аж төрж байгаа. За мөн олон улсад тийм ээ амьдарч байгаа иргэд нь одоо зуны улиралд бас дэлгэр сайхан зуунд аялаж зугаалаад нутаг орноо зордгоо. Тэгээд энэ үед нь бас хэдүүлээ хамтдаа урилга хүргэх гэсэн юм аа. Миний хувьд ч гэсэн Төв аймгийн Алтан булаг сумын иргэн тэнд өсөж төрснөөрөө үргэлж бахархаж явдгаа. Тэгээд нутгийнхаа одоо ах нарыг дүүг бас студид авирсандаа таатай байна. Тэгээд энэ одоо хүрээнд ямар ажлууд хийгдсэн бэ? Ямар ажлуудыг хийж амжуулаад байна? Яаж одоо хэрхэн баяраа тэмдэглэх талаар мэдээлэл өгөөч. За төрлөг нутгийн маань түүхт 90 жилийн болж байгаатай холбоотойгоор бид нэр 2025 онд бэлтгэл хангах ажлын хэсэг байгуулад 90 бүтээлч ажлын төлөвлөгөөгөө иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа батлуулаад өнөөдөр хэрэгжилтэд хангаад за бэлтгэл хангах ажил маань үндсэндээ одоо хангагдж байна. Төрлөг нутгийн маань түүхтэй болоход 7 хоног дутуу байна. За бидний хугацаанд бол төрийн албан хаагчид, иргэд, аж ахуй нэгж, малчид, төлөмчид бүгдээрээ хамтдаа сайхан зүтгэж байна. За сум орон нутгийн дэд бүтц бүтээн байгуулалтууд, за сайжруулах, за бас нийгмийн салбаруудын хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлэх, ойн холбоотой мэдээж 90 ажил гэдэг маань 9 ажил биш 90 ажил учраас нэлээдгүй их бас цаг хугацаа хөдөлмөр хүч шаардж байгаа. За бид ямар ч байсан энэ Алтан булаг сумаараа огуулсан төрлөг нутгаараа бахархсан зүрх сэтгэлдээ тээж явдаг. Энэ олон алтан булагчуудаа бид энэ 7 сарын 15-наас 17-ны өдрүүдэд хүлээж авахаар ингээд бүгдээрээ хүчин зүтгэж ажиллаж байна. За сүүлийн үед бол одоо манай төрийн албан хаагчид одоо яг энэ бүтээн байгуулалтуудыг хариуцж байгаа хүмүүс маань ер нь одоо бол хагас бүтэн сайнгүй бас унтах нойрыг багасгаад ер нь бол их хэсэгдэг баг унтдаг болсон ингэж ажиллаж байгаа. Айн босгон дээрээ бас гавьяа цайчуудыгаа хүлээж авах шүү. Яг энэ тий. Бид нар бас айн босгон дээрээ энэ төрлөх одоо бидний юм хөгжсөн цаг бид нар хүн болгоно урилга өргөж чадахгүй учраас яг энэ цэнхэр дэдгцээр дамжуулж эх орон төв дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа алтан болгочуудаа өрий гэдэг өнөөдөр бид нутгийн зөвлөлийн даргатайгаа амар төвшөнтэйгээ ингэ ярьж байгаа.
За өнөөдөр бол энэ бид гур бол бас олон хүний төлөөлж ирж байгаа. За манай нутгийн зөвлөлийн дарга маань одоо Алтан болог сумын дэд бүтц бүтээн байгуулалтуудын ажлуудыг одоо өөрийнхөө албан ажилчтайгаа компаниар очиж одоо хийж үздэг юм. Манай амраг төвшин бол соёл урлагийн бүх асуудлуудыг хариуцж байгаа ийм юм байгаа. Тэгээд бид гур бол яг энэ ойн талаарх арга хэмжээнүүдийг бас манай хоёр бас өөрийнхөө талынхаа зүйлүүдээ бас хэлээд яриа явж байгаа. За мөн Эрдэнэ ахын хувьд одоо нутгийн зөвлөлийг тэргүүлэн ажилдгаа. Тэгээд мэдээж одоо нутаг орноосоо хол ажиллаж амьдарч байгаа олон хүмүүсийг нэгтгэж, нийлүүлж, мэдээллээр хангаж, за тэр хүмүүсийгээ бас айн баяртаа олноор нь бас урьж оролцуулах бас томоохон үүрэгтэй. Тэгээд ойдоо ер нь хэрхэн зохион байгуулалттай оролцож байна? Ямар ажлуудыг хийж байна та? За баярлалаа. Ямар ч сан ингээд юм сайхан нэвтрүүлэгт. Тэгээ алтан боловчууд их олуулаа. Ер нь бол олуулаа. Тэгээд одоо жишээ нь ингээд өөрөө сууж байна. Тэгээд хааж утсан. Тэгээд яг ер нь бол алтан буулагт одоо уугуул суугуул гэж ярьж байгаа шүү дээ. Уугуул гэдэг нь бол бүр ураг удмаараа ингээд хэдэн үеэр амьдэрсэн. Суугуул гэдэг нь бол мэдээж одоо социализмын үеэс эхлээд бодлогоор ингээд тий Холын аймгийнхаа ингээд Улаанбаатарт ойрхон учраас энд амьдарч. Тэгээд тэр хүмүүсийн хүүхдүүд маань бол уугуул иргэд болчихж байгаа. Тэгээд өнөөдөр ингээд дэлхийн одоо 200 гаруй улсын баг одоо манай сумаас бол 100 гаруйд нь алтан булгийн одоо холбоотой улсууд амьдардаг. Биднээс бас таамжсан судалгаа хийж үзсэн. Тэгээд энэ дотор одоо тэгээд дэлхийн одоо цахим өртөө гэж анх Монголд одоо дэлхийд анх одоо энэ цахим орчныг үүсгэхэд одоо хамгийн анхны түүчээлэн одоо энэ монголчуудыг дэлхийгээр тархан суурсан улсуудыг хооронд нь одоо нутаг орны одоо сандрал зуулж ингэж харилцдаг тийм ийм хийсэн одоо тасцсан өгшин Цэрэнбатаа ахаас хэсвэлээ тийм ээ ингээд өгшилтайгаар одоо монголчууд тэр дотор алтан буулагчууд бол сайхан холбоотой ингээд анхны одоо энэ шанг татсан ийм сайхан түүхтэй тий. Тэгээ энэ бол алтан буулагчууд орчин үеийг шинэлэг ийм одоо онцлогтой гэдэг харуулж байна. Би бол ер нь юу гэж ярих дуртай гэхээр алтан буулагч гэсэн бол хоёр соёлын огтлцлоор байдаг гэж. Энэ юу гэсэн үг гэхээр манай сум чинь Улаанбаатар хотоос 50 км-т байдаг. Тэгээ 50 км-т байдаг мөртлөө яг уламжлалт мал аж ахуй, хөдөө аж ахуйгаараа амьдардаг газар тариалан уул уурхай байхгүй. Тийм учраас яг уламжилт одоо ерөөсө тэрэлж рүү очиж $20 морь унахын оронд алтан буулга руу очиод одоо яг уламжлалт аж ахуйнтэй танилцах боломжтой байхгүй юу тий. Энийг өөрөө тэгэхээр тэнд өсөж байгаа хүүхдүүд бол Улаанбаатарын хажууд 50 км-т байгаа мөртлөн яг хөдөөнийхөө хүүхдүүд шиг ингэж морь боломж, хургашгүй хариулж ингэж өссөн тий ахуйтайгаар орох. Тэгсэн мөртлөнгөө одоо Холын аймагуд гэж бодох юм бол яг соёлын хажууд байдаг. Биднээс ингээд оюут болоод ирэхэд намайг хотын хөлт гэдэг байсан шүү дээ. Тэ гэтэл би хөдөө туглаа хариулал явуулсан хөөх таахгүй. Тэгэхээр энэ өөрөө ингээд онцлогтой. Тэ энийг өөрөө онцтой учраас хааж алтан буулгын гаралтай улсууд хүүхдүүд хүмүүс бол их зохин нөөдөө амьдардаг, сэргэлэн цаваа байдаг. Энэ ч утгаараа өнөөдөр алтан буулагчууд одоо дэлхийн олон салбарт, улсынхаа олон салбарт нэр нүртэй түүчилсэн юм сайхан амжилттай яваа. Энийгээр бас бахархдаг. Тийм учраас алтан буулгын сумын маань 90 жилийн ой бол энэ олон уугуул суугуул нутгийн одоо хүмүүсийн сэтгэл зүтгэлээр их сайхан өргөн дэлгэр болох байх гэж боддог. Тийм учраас миний бодож байгаа бодол бол энэ дэлхийгээр тархан суурсан монголчууд, тэр дотор алтан буулагчууд Монгол улсынхаа өнцөг булмууд амьдарч байгаа энэ олон хүмүүсийг нутгийнхаа өргөн дэлгэр сайхан оролцоод тий 3 өдрийг ингээд баг насаа дурсаад, ураг удамтайгаа уулзаад, найз нөхдөдөө уулзсан дэлгэр сайхан наадам болоо сая тэнд хүрэлцэн ирээсэ гэдэг юм одоо урилгыг захим одоо энэ орчин үеийн юугаар хүрэх гэж л энэ дээрж сууж аль биесаар тий сууж юм да. Нэрэл таны хэлдгээр одоо алтан буулагчууд бол одоо бүхий л салбарт амжилттай яваа, олон сайжуудтай. Урилгыг одоо цаасан урилга хэлбрээр биш цахимаар хэвлэл мэдээллээр хүргэдэг болчихжээ. Хүмүүс ч маш сайн мэддэг. Гэхдээ одоо нутгийнхаа ойг болоход хүмүүс нэг юм өөрсдөө хүндэтгэл үзүүлээд очдөг байхасаа гэж би бас боддог шүү дээ. За манай Амрагийн хувьд яг харахгүй бас л нөгөө алтан булаг сум маань Улаанбаатар хоттой хамгийн ойрхон байдаг учраас ажил амьдралаа хослуулаад нутгийнхаа ойг зохион байгуулахад нэлээ одоо гар бие идэвхийлээ оролцож байгаа шиг байна. Тэгээд ажлаа хэр амжуулж байна. За тэгээд ер нь ойд зориулсан маш олон ажлууд хийгдэж байгаа. За би бол одоо соёл урлагийн талаас нь ярьчих. Манай одоо дарга нар маань бол бүтээн байгуулалтаас ярих гэж бодож байна. Манай сумын онцлог бол их
сонирч яг бол Улаанбаатартай ойрхон учраас одоо наадам болоход ядчил одоо мордууд гэхэд бас их чансаатай их мундаг одоо уяачд очдог ойрхон болохоор тий. За дээр нь одоо бөхчүүд их одоо очдог. За мөн одоо зөвхөн энгийн иргэ зөвхөн нутгийн наадам гэхээс бас одоо Улаанбаатар одоо сумын наадам үзье гэсэн хүмүүс их очдог. Тийм учраас их өргөн дэлгэр наадам болдог учраас их гоё тийм зохион байгуулалттай их гоё наадам хийхсэн гэж одоо бүх баг бүрэлдэхүүнээрээ ярилцж байгаа. За тэрний одоо үндсэн дээр бол одоо соёл урлагийн тал дээр ч гэсэн манай одоо алтан болгоч их онцлогтой шүү дээ. Мундаг одоо соёл урлагийн салбарын мундагуудтай алиа данзан бэлгийн нэмдэн сүрэн цэнийн дэндүү за балхч угаа маань байна тий. Одоо тэгээ чанин чулуун багш гэх мэтчлэн маш олон мундаг хүмүүс байгаа учраас тэднийхэн бас залгамж холбоо болж явж байгаа залуучууд маань бүгдээрээ зүрх сэтгэлээ нэгтгэхэд оролцож байгаа. За ялангуяа бол одоо нээлтийн үйл ажиллагаан дээр бол одоо ерөнхий найруулагч манай дуучин Дашням одоо битээр одоо ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа. За туслах найруулагчаар хичээл одоо манай алтан болгоны уран бүтээлчд манад оролцоод нээлттэй бас их гоё хийя гэсэн зорилготой одоо бэлтгэл ажилдаа хийгдсэн. Одоо ингээ сайхан боб борлол одоо студент дотор сайхан борлол тостаагаад нэг сайхан борцох шиг болчиход ингээ явж байна. Тэгээд ямарсан завгүй байгааг нэг идрэл байгаа болов гэж бодож байна. Тэгээд ер нь нээлтийн хувьд бол их зохиол юмнуудын хувьд айтайхан гоё гарсан гэж бодож байгаа. За мөн одоо баримтат киноны ажлыг одоо миний би одоо дааж авч хийсэн. Тэгээд одоо уул нь бол өөр хүмүүстэй хийх боломж байсан боловч засаг дарга болон манай удирдлагууд маань за чи одоо нутгийн хөвгт нутгаа мэднэ хүнээ тань одоо чи хий гэдэг одоо ийм даалгаврыг авсан. Тэгээд баримтат кино маань одоо 1 цаг 10 минутын тийм баримтат кино болсон. Тэгээд энэ баримтат киногоороо бол одоо юу хийх хүссэн бэ гэвэл одоо уртлын одоо тийм баримтат кинонууд болон баримтууд юм их цөөх юм билээ манад. Тийм болохоор энэ баримтат киногоороо одоо бас давхар баримт үүсгэх зорилготойгоор хийгдсэн гэж ойлгож байгаа. Тийм ч учраас одоо алтан болгон сумынхаа өнцөг болон бүрийг байгалийн онцлог болоод тий хүмүүс за энэ нутгийнхаа бахархал гээд бүхэл зүйлийг энэ хүү баримт кинонд одоо ингэ шингээхийг зорьсон. Тэгээ баримт киноныхаа бас нээлтийг хийн. За тэгээд мэдээж бол дууч дуран бүтээлчд шоу цэнгэний одоо арга хэмжээ байгаа шүү дээ тий. Энд бол одоогийн байдлаар одоо хурд хамтлагаас ахуулаад одоо 10 гаруй дууч дуран бүтээлчд ингээд одоо оролцсон. Дээр нь сумын одоо уран бүтээлчд маань оролцсон. Ингээд бодоод үзэхээр бол маш өргөн дэлгэр болноо. Тэгээд нутгийн зам олныгаа бол одоо уйдах завгүй цаг хугацааг бид нэр өнгөрөөнө гэж ингэж бодож байгаа. Тэгээ ярих юм их байгаа боловч нөгөө цагиндаа авахтаа тий сюрпризыг одоо танд үлдээ гэдэг шиг. Одоо очиод үзээрэй. Тэгээд бид үнэхээр та бүдгийн нүдийг баясгасан сайхан зүйлийнэ гэж ингэж бодож бүгдээрээ хамтарч ажиллаж байгаа. Урлагийнх нь ч бас нэрээ таймгүй ихтэй шүү тий. Манайх ч одоо тэгэл дууч дуран бүтээчд гэх юм бол баг өөрсдөө шоугаа хийчихэр хэмжээний сууж байгаа шүү. Гэхдээ бас сум орон нутгийнхандаа сонин содын юм үзүүлэхийн тулд гадны одоо уран бүтээлчд одоо зөндөө одоо урилгаар хийж байгаа. Одоо дижитал ERK за тэгээд одоо нэнэ за мөн одоо манай ханхаа өрөө зүхэ одоо лууя уран заяа одоо тэгэл хийн байгаа л ямар хурд хамтлаг хамгийн гол. Тий хурд хамтлаг маань ямарсан одоо ирж тоглолт хийхээр болсон. Тий за ер нь тэгээд шинэгээд авч та ер нь тэгээд сүрхэлтэй залах гэдэг. Тэгээд ер нь бол ингээд яг толгомдоос ч мартаж байгаа боловч маш олон уран бүтээлчд байгаа. Бид хүний одоо үжийн шоу за мөн хүндэтгэлийн тоглолт баяр наадмын нээлт гэдэг үнэхээр бас хүмүүсийн сэтгэлийг баясгасан тийм сайхан тоглолт болгоно гэж бас амлаж байна. Энэ урилга баяр наадмын цаана одоо ямар сюрприз бас хүлээж байгааг зориод ирсэн хүмүүс л одоо мэдрэх боломжтой. Тийм нэг зүйлийг бас хэлхээ мартчих. Нөгөө манай ойч нэг онцлог нь одоо хандив үргэсэн нутгийнхан одоо энэ ойд зориулж хандив үргэсэн хүн болгоноос суглаатай байгаа. Тэгээд 5 саяас дээш одоо хандив үргэсэн хүмүүсийн дунд автомашин суглуулж байгаа. 3 саяас одоо 3 сая төгрөгийн хандив үргэсэн хүмүүстэй болохоор гэр байгаа. Мотоцикл, асар, хурдуудмын ядуу, хон гэж үзэн үлдээч хөө. Тэгээд маш олон одоо тийм гоё сюрпризүүд байгаа. Тэгээд би бол яг боддгийг ер нь бол энэ алтан болог гэдэг ч юм бол хүн болгоны нэрний өмнө явдаг тий. Одоо алтан болог сумын харьяа тэрний тэр гэдэг ингээд явдаг. Тэгэхээр энэ одоо сумаар агуулсан хүн болгоны сэтгэл шингэсэн тийм одоо ингээд ханд үргэж байгаа тий. Тийм учраас тэр хүмүүсээ сайхан баярлуулах тийм үйл ажиллагааг бол зохион байгуулж байгаа. Арга байхгүй одоо ард иргэдийгээ баярлуулахгүй байхын ч арга байхгүй тий. Тэгээд альва одоо түүхт ойг тэмдэглэнэ гэдэг бол иргэдийн бас нуруунд дээр нэлээ ачаа өөрөгддөгэ. Энэ бол одоо нутаг орноо дэмжиж өөрийн одоо чадах, мэдэх олон зүйлсээрээ тус дэм хүргэх. Тэгээд иргэд ч нэлээ идэвхтэй оролцож байгаа шүү байна да. Харин яг үнэ. Одоо юуны өмнө алтан болгочдоо нийт алтан болгочдоо баярлалаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Алтан болог сум 2018 оноос 26 хүртэл аймагта дараалан төрүүлсэн. Төв аймаг бол хамгийн олон сумтай аймаг, 27 сумтай ажил үйлсээрээ дандаа төрүүлдэг.
2019 онд Монгол улсын төвийн бүсийн шилдэг сум болсон. Тэр хөгжилтэй Сэлэнг, Дархан, Өмнө Говь, Дорн Говь гээд энэ бол 7 аймгийн 90 эдэн сумаас төвийн бүсийн шилдэг болоод 2022 онд Монгол улсын тэргүүний сум болсон. За энэ жил бас аймагтаа бас төрүүлж байна. Би юу хэлэх гээд энэ их сайхан амжилтууд ерөөсөө алтан болгочдын бүгдийнх нь амжилт юм байна. Үе үеийн удирдлагууд, за тэгээд төрийн албанд сэтгэл зүтгэлээ зориулж ажиллаж байгаа албан хаагчид, манай иргэд, аж ахуй нэгжүүд, малчид, хөдөлмөрчид бүгдээрээ хамтдаа байж чаддаг. Амжилтан дээр хамтдаа тусч амжилтыг бий болгож үндэс суурийг тавьж чаддаг. Энэ бол алтан болгочдын бахархал юм байна. Ер нь бол 10 жил дараалан төрүүлээд амжилтаа батгаад явдаг сум ховорхон шүү дээ. Тэгээд энэ дээр хүртэл одоо бас нийгмийн салбарууд маань ч гэсэн үндсэн үзүүлэлтүүдэд жилээс жил дандаа ахиулж байна. Тэгэхээр энэ алтан болгочууд аливаа зүйлд нэг баг болж ажиллаж чаддгаа гэдгийг харуулж байгаа. Өнгөрсөн жилээс ингээд хандиудыг цуглуулад малчид иргэд маш сайхан оролцлоо. Хандиа бид нар одоо мэдээлэлд явж байна. За үүнийхээ өрөөнд сая манай амраа ирлаа. За бид нар ингээд суглаа явуулъя гэж ярьсан. 5 саяас дээш төгрөг өгж байгаа хүнд суудлын автомашин өгөө. За тэгээд мөн бас 3 саяас дээш явах юм бол өргөө цагаан ингээд гэр асар оруулъя гэдэг. Тэгэхэд манай алтан болгохт одоо ээж нь төрсөж өссөн манай энэ урхан компани захирал манай Гамба одоо сая яриад л учир байдлаа хэлж байгаа юм. Бид нар ингээд суглаа явуулах юм аа Гамба гэдэг ихэд Гамба. За найз нь тэгвэл суудлын автомашин, өргөө цагаан гэр, асар майхныг ингээд гаргая гэдэг ингээд бас гаргаад өгж байгаа юм. За тэгээд их сайхан ер нь нутгаа гэсэн сэтгэлтэй хэн болгонтой уулзаад бүгд сайхан хүлээж авдаг. Балхчин захиралтайгаар уулзаад бид нар ийм аа гэхээр за би харин наад санаа зовоод яваад байна. Одоо хэдүүлээ нэг би одоо шууд дамжуулт энэ манайхаа яа гээл ингэж асууна. Тэгэл энэ хордон орны тал дээр ч гэсэн одоо манай Оюнбаатар бол маш олон ажилтай байгаа. Тэгэхэд бол ингээд ой болж байгаа мэндөө туслаарай гэхээр өө тэгэлгүй яхаа хордны өлгийн нутаг Эрдэнэт төлөг, Эрдэнэ туяачдын өлгийн нутаг чи алтан болог юм шүү. За дүүн ажиллаа зохицуулаад заавал очив. Би ер нь шууд дамжуулъя гээл ингээд ирэх чинь. Дуучид уран бүтээлчд хүртэл маш сайхан хандж байна. Хорд хамтлаг бол бас гэр баргийн суманд очиж тоглодгоо. Тэгэхэд одоо бас бүтээн хэмжээний тоглолт бас 16-ны оройн шоудэр хийгээд өгийгээд маш олон уран бүтээлчд би ч бас өөрөө уран бүтээлчтэй жоо ойрхон явдаг. Дүүнер маань залуучууд маань найзууд маань хүртэл залгаад заахаа бидний тусалцаа юу яваад очиж шүү гэдэг. Ер нь тэгэхээр юу хэлэх гэдэг энэ олон хүний сайхан сэтгэлийн дэмэр маш сайхан болж байна. За хоёр дахь юм бол бид нар наадмыг бол ахмадууд руу ч гэсэн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Хүүхдүүд рүү ч гэсэн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Зүгээр нэг морь бүх барилдаа л байдгийн биш. За тэгвэл бид нар ахмадууд руугаа чиглэсэн алтан болог сумын ард түмний Монгол түмний хайр хүндэтлийг хүлээсэн дуучин Самдангийн Цэрэн Жимд гэдэг хүний тэр сайхан тэр хүн зориулсан нэрэмжит одоо манай Андо зэрэг Мөнхбат дуучин маань очиж тоглолт хийх гэж ахмадуудтай зориулж тоглолт хийнэ. Цэрэн Жимдийн дуунуудаар тоглолт хийж өгье. За энийг бид нар хөтөлбөртөө оруулсан байгаа. За тэгээ хүүхдүүдтэйгээ бид нар бас ингээд санал аваад явж байсан. Бид нэг хүүхдээ сонсох өдрийг ер нь бол нэг сар болгоо хийдгийг. Тэгээ хүүхдүүд маань надад санал гаргаж байсан. Яг нэг наадмаар болохоор ингээд нэг хүүхдүүд рүү чиглэсэн нэг саксны тэмцээн юм ийм хийж өгөөч гэдэг. Тэгэхээр 3-ыг үрж 3 саксны тэмцээнийг бас хөтөлбөртөө оруулаад хийчихье. Инхээр залуучууд руу чиглэсэн тэр одоо соёл урлагийн орон шоуны арга хэмжээ байхад хүүхдүүд рүү чиглэсэн хүүхдүүдийн тэр одоо сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх энэ тал дээр 3 үрж 3-ыг оруулаад явчихж байгаа. Ахмадууд руугаа чиглэсэн тэр Цэрэн Жим дахин дуусан тэр дуунуудыг манай Мөнхбат маань дуулж үзүүлнэ, тоглолтоор толилдуулна. Энэ мэтчлэн одоо олон сайхан зүйлүүдийг хийж хэрэгжүүлж байна. Тэгээд аливаа зүйлд сэтгэл зүтгэлээ зориулж хамтдаа байж чаддаг алтан болгочдоо бас энэ зохион байгуулах ажлын хэсгээс баярлалаа гэдэг хэлхэн зүйтэй. За баяр наадмыг зохион байгуулах үндсэндээ 6 салбар комисс за дээр нь 14 дид ажлын хэсэг байгаа. Үндсэндээ бол 20 дид ажлын хэсэг ажиллаж байна гэсэн үг. За тэгээд энэ дээр бол мэдээж төрийн албан хаагчид маань бол маш их үүрэг хариуцлагыг хүлээж ажиллана. За дээр нь энэ сум орнуудад хийж байгаа бүтээн байгуулалтуудыг дэмжиж ажиллаж байгаа иргэн аж ахуйн нэгжүүд маш их олон байна. За нутгийн зөвлөлийн дарга бид түрүүлсэн одоо тэгээд ажилчдаа техник хэрэгсэлтэйгээ очсон тэнд одоо байрлалцал одоо нутагтаа байрлал үзээд байна. За манай дуучид уран бүтээлчд маань тэндээ байрлалцсан одоо бэлтгэлүүдэд хангаж байна. Дээр нэг сайхан нэг зүйл хэлэхэд манай замт 4-р багийн залуучууд хүртэл очоод бүтээн байгуулалтын ажил тусалж байгаа байхгүй юу. Хөдөө өдөр чинь хөөдөө санаачлагаараа сая бас нэг 20 залуучууд ирээд
сумын орон нутгийн бүтээн байгуул бид нар туслая дараа гэж хүрээд ирж байгаа. Тэгээд энэ ихээр юу гэдэг энэ ойн төлөө хүн бүлхэн сэтгэлээ тавьж байна. Сэтгэл зүтгэлээ зориулж байна. Тэгэхээр энэ олон хүний сайхан тэр сайхан сэтгэлийн сайхан димийг бид нар ч гэсэн бас хөдөлмөр зүтгэлээрээ хариулъя гэдэг сүүлийн үед бол нэлээд бас бид нар шаргуухан ажиллаж байна. За тэгээд цаг хугацаа бас 7 хоног гэдэг бол нэлээд бас ойрхон хурдан байна. Тийм учраас аль болох цагаа шахаад бүгдээрээ нийлээл хамтдаа зүтгээд одоо айл өрхүүд маань хашааны өнгөө жигдрүүлээд манайх чинь нэг жишг хашааны өнгөөр жигдэрч явдаг нь шүү дээ. Хашаанууд маань тэгэл настай хүмүүс хүртэл гадаанаа гарцсан хашаагаа будаал зогсож байгаа. Тэгэл одоо хажуугаар баярлаа гэдэг их сайхан санагдчих. Тэгэл одоо сумынхаа хэмжээнд тийм уриалга гаргацсан байгаа. Айл өрх бүхэн жишг хашааныхаа өнгөөр хашаагаа жигдрүүлнэ. Албан байгууллага болгон хашаагаа жигдрүүлээд ингээд цөмөрөө бас сумаа өнгө үзэмжтэй болгоё гэд ингээд ажиллаж байна да. Өөдлөх айл үүднээс. Ерөөсөө тийм. Өөдлөх айл үүднээс гэдэг. Тэгээ бид нар энэ угтах хаалган дээрээ угтах үйлчилгээг явуулах юм. За тэгээд тэн дээрээ бид нар асар бариад за тэгээд орж ирсэн наадамчдаа нутгийнхандаа энэ наадмыг зорж ирж байгаа хүн болгонд наадмынхаа боршуур мэдээллүүдийг тараагаад айрын цагаагаараа эдээгээрээ угтаад тэгээ тэндээ асар бариад ингээд бас угтах үйлчилгээ явуулна. За тэгээд сум руу очиод мэдээж асрынхаа ойролцоод төсөв байгууллагууд маань гэрээ бариад за тэгээд бас наадамчдаа хүлээж авна гэдэг 3 хоногийн турш ерөөсөө л хүн болгон л нэг сэтгэлэн сайхан байж байгаа л нэг энэ 3 өдрийн турш хамтдаа байж байгаа нэг сайхан өнгөрүүлээсэй гэж бодож байна. Бидний уулзах өдөр бол 2026 оны 7 сарын 15-наас 17-ны өдрүүд шүү. Тэгээд алтан болгочууд та бүхнийгаа хүндэтгэн урьж байна. Тэгээд энэ наадмын 3 өдрүүдэд хамтдаа байж хамтдаа уулзаагүй хүмүүс маш олон байгаа уулзаж хүний амьдралын нэгэн сайхан гэгэн дурсамжийг хамтдаа бүтээе. Монголын сайхан өв соёлыг бид л одоо ингэж түмэнд түгээж дэлгэрүүлэх учиртай хүмүүс байгаа. Тэгээд энэ түүхэн 90 жилийн зохион байгуулалтын дөр хүндтэй хов ерөөл юм аа. Тэгээд хүн болгон хичээ зүтгэж байгаа том их талархаж байна. Энэ хүндтэй томоохон үүрэг та бүхэнд одоо нуруунд яг ноогдож тий. Одоо альва нэг удирдлагуудын яг тэр тухайн цаг үед нэг ажлууд ингээд нэг хуваарлагдаж ноогддгоо. Тэгээд энэ ажил бол бас таны одоо энэ ажиллаж явах хугацаанд хийгдэх нэ. Тэгээд Төв аймгийн Алтан булаг сум гэдэг бол одоо томоохон засмал зам дагуух сум биш. Гэхдээ одоо яг сум руугаа зорьсон засмал замтай Улаанбаатар хоттойгоо 40 гаруйхан километр ойрхон болохоор нэрэл Улаанбаатар хотоос маш олон хүмүүс бас сумын наадам үзгээ зориод очих байна тий. Ер нь яг би зүгээр боддё одоо өнгөрсөн жилүүд бол улсын хэмжээнд 100 жил 90 жил гэж маш олон сум аймагуд байгаа хэлээ шүү дээ. Тэгэхээр ой гэдэг бол яг тухайн жил нэг удаагийн асуудал тийм ээ. Тэгэхээр энийг ашиглаад тухайн одоо нутагт амьдарч байгаа одоогоо биднээс бол ингээд Улаанбаатарт ирсэн амьдарч. За эднээс маань л нутгаар нь аваад явж штэ. Тэгэхээр нутаг орондоо одоо иргэдээ үлдээх нутагтаа сайхан амьдрий гэдэг ийм тийм ээ. Энэ уриалга монголчууд бүгд Улаанбаатарт шавах биш. Эрүүл агаартай сайхан эко орчинд амьдрах, өс төрс нутагтаа амьдрах ийм боломжийг хангах тийм. Энэний өрөөнд бол манай сум нэгд Улаанбаатарт ойрхон байна. Тэгээ хоёрдугаарт бол бид түрүүнд хэлсэн тийм ээ. Одоо олон жил тааж аж ахуйгаа ашиглаж. Яг энэнтэй адилхан одоо энэ ойг тайланд одоо ашиглаад одоо сумынхаа ирээдүг харсан дэд бүтцийн голлох томоохон үйл ажиллагааг эхлүүлээд орчих. Дуустгүй маг тийм ээ. Ирээдүйд энэ маань ойг ашиглаад цаашдаа энэ сум орон бол орчин үеийн хэлбэр өгч өссөн сум гэдэг бол. Нэгдүгээрт. Хоёрдугаар манайх чинь өөрөө онцлогтой хөшгөө хөндий онгоцны нисэх бодол манай сумтай 20 км орхон байна. За тэгээд одоо монголчуудаа хэлэхдээ бол хустай нороо гэж одоо байгалийн зохицуулалт газар хамгийн анх 1991 онд одоо тахи нутагчсан ийм нутаг. Өнөөдөр бууга согоо тахи нь бол ингээд яг жинхэнэ нөгөө сафари парк гэдэг шиг тийм ээ. Ийм сайхан шинтэй гаваад үздэг тийм ээ. Тэгээд дээрээс Нилсний ам гэж одоо дээр үеийн социализмын бүх кино, говийн кино манай тэнд авдаг. Яг л говь яг тэр чигээрээ жижиг юм бичлэг байж тийм ээ. Ингээ ерөөсөө маш их онцлог олон тэгээд туулын гүний үрээ. За хамгийн одоо биднээс мэдэх бол 2 дугаар богд гэж өндөр гэгийн зан базрын үеэлдүү 2 дугаар богд. Одоо монголчууд чинь түүхэнтэй 3 одоо монгол богдтой. Тэрний одоо 2 дахь богд бол одоо манай сум төрсөн энергитэй газар байдаг. 2 дугаар богдын төрсөн нутаг гэж энергитэй. Өндөр богдын мэндэлдээ өнгийн солон татлаа гэл ингээл одоо хүртэл хамаатан сад усууд нь байж байдаг. Ийм түүхэн. Тэгээд 1900 одоо оны ихээр амьдарч байсан 2 ч одоо хам номоо хаан манай одоо суманд төрж
төрсөн байна. Дээрээс нь одоо бодоо сайд бас манай суманд амьдарч байсан. Бараг 50-аас өмнө гэх юм. Тэгээ ер нь Улаанбаатарчууд дээр үесээ Улаанбаатарын томоохон лам нар Улаанбаатарчууд одоо Туулын хаан урд биег дагаж доошоо ингэж цусандаа гардаг. Нөгөө өвлийнхөн одоо чиг бамыг арилгаж зунд гэдэг. Тийм учраас эрт үесээ одоо Алтан булгийн нутаг ус энэ бол их авшигтай юм сайхан нутаг. Тэр утгаараа өнөөдөр Алтан булгаас гаралтай усууд сайхан амьдэрдэг гэж бид хэлсэн шүү дээ. Тэгэхээр хөшгөө өндөөгөөс Алтан булгаас одоо Хустаа нороо тэгээ хойшоо ингээд баруун 5 аймаг руу явах юм үндсэн маршрутын дагуу Алтан булгийн сумын төвөөс хойшоо одоо 300 м бетонын гүүр баригдаж байгаа. Туулгалын ард дээгүүр. Тэгээ энэ бол ингээд үндсэндээ том зам гарч байгаа учраас энэгээр бол ингээд одоо гадаадын зочдод бол хөшгөө өндөд онгоцноос буугаад Улаанбаатар орохгүйгээр Алтай таван бөгөөд хар хорон очихын тулд заавал Улаанбаатарын төвжинд очихгүйгээр Алтан булгийн сумын төв дээр сайхан одоо зочд буудалд буугаад хөдөөний малчаа хайлт хонцоход манай Алтан булг бол гярг бүс гэдэг одоо Монголын бөхчүүд, уяачид, боломж соёлоо мэддэг усуд мэддэг ганцхан Алтан булгтал байна. Тэр гярг бүсний одоо үндсэн ноу-хау гэдэг юм уу те энийг бол тэр хүмүүс л үйлж авсан байна. Алтан булгч бол гярг бүсийг аав. Дээрээс нь цагаан эсхий байна те. Ширмэл эсхийг байна. Тэгээ дээрээс Алтан булгч л те ингээ олон ийм уламжлалт одоо бас нууц гэх нь хаашийн онцлог ийм брэндүүдтэй тэгээд одоо монголчуудыг одоо сэр гэдэг те одоо галан бяцлаг гэдэг юм 90-ад онд одоо дахийг нотшуулахад хийсэн. Одоо өнөөдөр бол Алтан булгийн одоо сэр гэдэг бол гадаадын элчин сайдын яамд онцгой захиалж авдаг онцгой бүтээгдэхүүн жишээ. Тэгээ гих мэтэр ийм онцлог ингээ орчин үетэйгээ хосолсон уламжлалт ийм сайхан нутаг учраас цаашдаа одоо Улаанбаатарчууд ийм ойрхон хөдөө аж ахуйн уламжилт тэгсэн мөртлөө ингээ онцлог бүтээгдэхүүнтэй байгалийн ийм цогцлбор сайхан нутгийг мэдэж аваасаа энэ ойг далиндуулж. Тэгээд манай суманд өргөн дэлгэр сайхан олон хүн очиосоо цаашдаа энэ хүмүүс маань байнгын одоо манай сумын хэрэглэгч болоосоо. Тий. Дугуйныхан бол манай сумын замаар байнга улсын уралдаануудаа хийдэг жишээ. Тий. Мөнгөцөг гишүүн тэр хойчин гишүүн тий. Энэ төр бол ингээ явдаг зам мэддэг. Тэгээд ийм одоо тэгээд мөн энэс ачлаад одоо энэ залуучууд ингээд Алтан жаргал дашнын одоо амар төвшин гантуул манаас мөнгөн шагаа гэдэг энэ олон сайхан залуучууд эд сайхан явж байна тий. Дээрээс нь одоо ингээд манай болроо өнрөө гээл тий. Олон сайхан залуу сэтгүүлчсээр ингээд бас улсын хэмжээнд нэр зургаагаа явж байна. Энд төс маань ингээд олон түгээгээд энэ залуучууд маань шоу энтертайнментийг хөгжүүлээд плей тайм гэдэг шиг тэрэлжид очиж хийдэг шиг Алтан булгт ийм сайхан том шоунд хийдэг. А энэ мөн цааш юу гэхээр тэр Алтан булгт амьдарч байгаа ард иргэдийн ахуй амьдралт их нөлөөтэй. Тэгээ эднээс маань ингээд бүтээгдэхүүнээ зарна, цагаан этэйгээ зарна. Одоо өв брэнд гээд сайхан фермертэй ингээд номингийн бүх салбараар Алтан булгийн яг өв брэндгээ сайхан цагаан этэйний маш цэвэрхэн эко юм бүтээгдэхүүн. Одоо би бол маш их авах дуртай. Яг ингээд уламжилт таргийг ингээд оригиналаар нь ингээд номингоос өрөм ирсэн байх тийм. Энэ өөрөө ингээд ард иргэд маань ахуй амьдрал нь сайжирна гэдэг нь тэр нутагт хүмүүс доктортой амьдрна гэсэн. Ер нь бол эцээс биднээс бол зах зээлийн нийгмийг амьдарч байгаа улсууд хэн одоо чадаж байна, хэн хөдөлмөрлж байна, хэн одоо шударга үнэнч байна. Энэ хүмүүс сайхан амьдардаг нийгэм. Би Төв аймгийн 100 жилийн яваар ярьж ирсэн. Одоо гинт сурвалж асуугаад тааш нь Төв аймгийнх тийм гэдгсэн. Танах чинь Шанган тав шахруун 3 бидтэй гэдэг. Зөндөө бэрхшээл тохиолдол. Тэгэхээр хүмүүс болохоор Шанган тав гэдэг нарийн одоо харамч гэдэг утгаас ярьдаг. Би бол гэсэн. Гэхдээ хүн хөдөлмөрлсөн бол хөс хүчээ хүн үнэлдэг. Зүгээр олдсон мөнгийг хүн үнэлдэг. Тэгэхээр энэ хүн чинь халуунд наалж халж хүүтэнд нь хөрж хэдэн малаа амьдарч байгаа улсууд тэрийг үнэлгэж үлгэж яад юм. Үнгүй юм гэж нөгөө хавханд л байдаг гэж. Тэгэхээр үнэтэй юм гэдэг бол хөдөлмөрсний үр шим. Тэгэхээр Төв аймгийнхан бол хамгийн ихт одоо зах зээлд орсон хөдөлмөрч ард юм ээ. Тийм учраас Шанган тав шахруун гэж байгаа. Тэр чинь нэг шанга сүүгээ одоо жоохон туслаа дээрээс монголчууд сүүгээ тусаахад тухандаа хөргөдөг. Энэ сүү гэдэг бол маш үнэтэй бүтээгдэхүүн тийм. Эн чинь ямар хөдөлмөр гардаг вэ? Жилийн 4 үйлрэл явдаг шүү дээ. Энэтэй адилхан. Тэгэхээр энэ ард түмний хөдөлмөрийг одоо үнэлдэг, дүгндэг, чаддаг байх юм бол. Тэгээ Улаанбаатарчуудыг ерөнхийдөө бол дээр үеэсээ сүнс хүм бүтээгдэхүүнээр хангадаг ийм сум баггүй юу? Тийм учраас энийг далиндуулаад Улаанбаатарчууд мал мөн одоо монголчууд маань одоо Алтан булгаас мэдэж аваад цаашдаа одоо суманд маань зундаа одоо цусланд гардаг, агаард гардаг. Тэнд байгаа сайхан эко бүтээгдэхүүн хэрэгэлдэг тийм ээ. Мөн аялал жуулч сайхан хөгжсөн ийм нутаг болоосай. Тэхийн тулд дэд бүтцийг хөгжүүлсэн тийм ээ. Ийм сайхан болоосай гэдэг ийм үр дүнгээр л одоо энд би сууж байна л да. Тэгээд энэ сайхан том нэвтрүүлэг монголчууд брэнд болсон нэвтрүүлэг байна шүү дээ. Энэ чинь бол бүх хүмүүс үздэг. Тийм учраас энийг ашиглаад
Цаашдаа одоо ийм сайхан сум одоо Улаанбаатар хажиж байгаа байдаг юм байна. Тэнийг та нар очиж үзээ цаашдаа ингээд зундаа амарч манай нутгийн иргэдэд бас хөдөлмөрж байгаа залуучуудад орлого оруулж тийм ээ ингэж байгаасаа гэж хүсэж байгаа. Яг ойтой холбоотой зохион байгуулах асуудлыг манай сумын засаг дарга Батсуур бол одоо улсдаа энэ сумыг олон удаа тэргүүлүүлж ингээд сайхан ажиллаж байна. Одоо манай амраа ингээд залуучууд хийж байгаа учраас тэрнтэй бол би юу ярих вэ? Миний үүрэг бол энэ сум маань ингээд цаашдаа ард ирэн сайхан амьдрасаа л гэдэг хүсэл байгаа. Тэгэхийн тулд дэд бүтцийн юм асуудлыг би яриад байгаа. Зөв магтаад ярих юм бол маш олон алдартан гавьяатнууд төрсөн байгаа. Тэрийг одоо хэлэхийн цаг хүрэхгүй. Тийм учраас яг энийг ашиглаад энэ Улаанбаатарчууд маань одоо алтан мөлөгт маань морилоосай сайхан зочлоосай орлого оруулаасаа иргэдэд маань айлч ус хөгжөө шилгэж мөрөөдөл байна да. Энэ сайчуудыг бол одоо баримтат киногоор дөнгөж саяхан гарсан одоо Алтан мөлөг сумын түүхт 90 жилийн ойн номоор бас тий өгүүлэх байхаа. Тэгээд энэ бүхнийг үзээд магадгүй ном уншдаг нь ном уншаад за баримтат киног үздэг нь цэхэр дэлгэцээрээ киногоо хүлээж аваад Алтан мөлөг сумын өвөг түүхийг бас мэдрэх одоо илүү сайн таних мэдэх боломж олдох нэ. За ингээд нэвтрүүлэг маань дуусж байгааг найруулагч маань сануулад байна. Тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөл дуугуул сугуул иргэдийгээ 90 жилийн ойтой уурах үйлдүүлээ. За тэгээд өнөөдрийг бид нас энэ сайхан нэвтрүүлэгтээ урилгаар оролцуулсан UBS телевизийн хамт олондоо сумынхаа нийт иргэдийн нэрийн өмнөөс баярлалаа гэдгийг хэлье. Тэгээд төрлөх нутгаараа овоглож, төрлөх нутгаа зүрх сэтгэлдээ тээж, төрлөх нутгаараа бахархаж, за эх орон төв дэлхийн 4 зүг 8 зүгт ажиллаж амьдарч байгаа нийт алтан болгочууд та бүхнийгаа 2026 оны 7 сарын 15-наас 17-ны өдрүүдэд түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх энэ сайхан арга хэмжээнд хүрэлцэн эрхийг хүргэж байна. Тэгээд бүгдээрээ баяр наадандаа хүрэлцэн ирж, төрлөх нутагтаа ирж тэр 3 өдрийг бас хамтдаа сайхан өнгөрүүлцгээе. Маш олон сайхан сюрпризүүд байгаа гэдгийг бас заримыг нь үлдээсэн байгаа тийм. За тэгээд та бүхэндээ баярлалаа. За манай хоёр урилга хөргөхөө. За тэгээд түрүүнд би хэлсэн угаасаа Улаанбаатарт ойрхон байгаа давуу талаа шууд Улаанбаатарт байгаа сая одоо 500 600 мянган хүн тий бүдэр очсон ч одоо алтан мөлөгчүүд ийм сайхан нээлттэй зочимтгай одоо нутгийн иргэд байгаа шүү. Тэгээд бүдэр сайхан зочлоорой гэдэг бүгдэнд нь одоо урилга хөргүүлж байна да. За тэгэд мэдээж энэ нутаг усны эдис болсон хүн болгоно л энэ нутгийн одоо хүндэт иргэн би нутгийн хүн гэж бодож өөрийгөө бодож явчихдаг. Тийм болохоор тэр хүмүүсийг бүгдийг л хүндэтгэн тэр сайхан одоо баяртай сайхан байхыг сайхан оролцохыг л одоо бас тэр одоо үндэс суурийг нь бид хүн тавихаар хичээж байна. Тийм болохоор бүгдээ сайхан идэвхтэй сайхан оролцоорой, ах トゥ найз нөхдөөрөө сайхан оролцоорой. Тэгээд мэдээж одоо бас баяр наадам гэдэг олон хүн цуглах учраас бүгдээрээ сайхан соёлтой, дээрээс нь бас цэвэрчтэй хогоо ил задраа яхгүйгээр бүгдээрээ сайхан наадаж алтан болгочуд яаж наад юм бэ гэдгийг бүгдээрээ бас нэг сайхан харуулцгаая гэж бас уриалж байна тийм. Манай хэд одоо хүргэцэмж би нэг уриалга хүргэчих гэж бодож байна тий. За баярлалаа ингээ өргөдөж ирсэн та гуравтаа тэгээд мэдээж одоо нутаг орныхоо төлөө цохилох зүрхээ тийм ээ бүхэл одоо эдээсээ зориулан ажиллаж байгаа. Тэгээд цаашдын ажилд нь өндөр их амжилтыг хүсье. Тэгээд миний зүгээс ч гэсэн манай сумаар зочлон очоорой. Тэгээд манай сумын наадмыг заавал үзээрэй гэж бас үзэгчдийгээ урьмаар байна. Ингээд бидний ярилцлагын туршид хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Төв аймгийн Алтан булаг сумын түүхт 90 жилийн 7 дугаар сарын 15, 16, 17-ны өдрүүдэд одоо болох гэж байгааг үзэгч танд дахин дуулгая. Ингээд сумынхаа наадамд бид дөрвийн зүгээс хүндэтгэн урьж байна. Хүндэтгэн урьж байна.